тэр Нью-Йоркийн төлөөлөгчийн газар дээр бол тэр ганц генерал бүх юмд гүйлгээд баймаргүй билээ ганц эмэгтэй генерал. Манай Батлан амлах яамныхан тэр нэг оронтоогийн нэмэх асуудал дээр бол бас анхаарад шийдэд өгчхөр юм билээ шүү. Бид нар бас газар дээр нь очиод уулзаж танилцаа байж хад бусад орныхонтой ингээ харьцуулсан тийм зүйлүүдийг ярьж исэн. Бас өчнөө тийм асуудал байд юм байна л. За тэн дээр мэдээж ингээд анхаарч ажиллах юм байна гэдээ ингээ ойлголоо. За тэр онцгой байдлын газраас за нийтдээ одоо гадны зээл тусламж за улсын засгийн хөрөнгө оруулалт гэдэг ингээд энэ чинь 700 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бол энэ салбарт хийгдэх нэ. За тэр гадны зээл тусламжаар баахан тоног төхөөрөмж төр юм авах юм байлээ гэж ойлгоод байгаа. Энэ дээр энэ ялангуяа энэ бүсүүд дээр аймаг дотор ч дахиад сумдуудын дундх бүс гээд байгаа. Тэр бүсүүд дээр нэг анги нэгтгэлүүд барих, нөгөө анги салбарууд барих нэг юм ажлууд. Энэ юу н хэр хийгдэж байгаа вэ? Энэ 2026 оны төсөв дээр суусан уу? Би одоо бүсийн аймагудаас ярих гэдэл байна л да. Тэгээ нэг одоо түрүүч бас Наранбаатар гишүүн хэллээ. Гол одоо энэ орлогын их усүрийг бүрдүүлж байгаа энэ аймагуудын хөрөнгө оруулалтууд үнэхээр одоо чамлалтай, учир дутагдaltaй байна. Олон одоо хүний өргөдөл гомдол санал хүсэлтүүд ирдэг. Энийг ингээд хэлэхлээр зэрэг тэгээ нэг аргацаагаа өнгөрчдөг. Одоо манай сангийн яамныхан бол их аргалаа сурчаад байгаа шүү дээ. Тайлбар хариул тайлбар дээрээ. Тухайн үеийн тэгэл нэг аргалаад ингээд өнгөрчдөг. Энэ байдал чинь ингээд үргэлжлөө явах уу? Энэ дээр ямар хөрөнгө оруулалтууд хийгдэх вэ гэдэг ийм зүйлийг энэ онцгой байдлын газраас асууя да. За 2 номер Хантүмэр дарга. Онцгой байдлын ерөнхий газар Хундаа Хантүмэр илтгэж байна. Гишүүний асуултанд хариулъя. Онцгой байдлын ерөнхий газрын урсгал зардал болоод хөрөнгө оруулалтын зардал нийтдээ 300 тэрбум төгрөгөөр улсын их хурлд өргөн баригдсан байгаа. За үүний 38 тэрбум нь хөрөнгө оруулалт, үүн дотроос 29 тэрбум техник тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт байгаамаа. За эх хичээл бол онцгой байдлын ерөнхий газар 2 төслийг шинээр эхлүүлнэ. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтөө зээлийн 2 төслийг хэрэгжүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа. За үүний нэг нь бол зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл, нөгөөх нь Монгол улсын гамшигын сүрэн төсвөрлөх чадварыг сайжруулах төсөл. Ингээд нийтдээ 523 тэрбум төгрөг болж байгаа. За үүн дээр бол Францын галтүмүртэй тэмцэх болоод одоо эрен хайх аврах салбарын чадварыг сайжруулах төсөл бас үргэлжилж хэрэгжин. Ингээд таны ярьсан тоо нэг тэр авд хүрэх баха гэсэн ийм хүлээлттэй байна. За мөн одоо эх онд хэдэн анги салбарыг шинээр байгуулах гэж байна вэ гэдэг одоо ийм асуултыг асууж байна. За эх 2026 онд нийтдээ 10 салбар нэгжийг шинээр байгуулахаар ингээд төлөвлөсөн байгаа. Засгийн газрын тогтоол шийдвэр нь бол гарчихсан. За үүн дээр байгууллагын одоо бэлтгэл бэлэн байдлыг хангах зардалд 14.7 тэрбум төгрөг суусан байгаа. Тэгээ энэ нь бол энэ шинээр эхлэх 10 ангийн үйл ажиллагааг одоо хангалттай явуулах хангалттай одоо төсөв биш боловч бид бол одоо ямар ч үсэн боломжийнхаа хэмжээнд үйл ажиллагааг нь эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.